За өмнө нь бол 3 цэнхэр төвтэй 5 од хөтөлбөр гэж ер нь бол 17 оноос хойш өнгөрсөн 23 он хүртэл байна. 24 он хүртэл хэрэгжээд дууссан юм байлээ. Тэгэхээр энэний бол үр дүн нь бас яг төдийлөн иргэдтэй яг хөрснө үгүй юу гэдээ бас эдгээр дүгнсэн л байна л бас. Тэгээд бас ер нь бол энэ аялал жуулчлалынхаа дээр 5 од төвийн маршрутыг солих шаардлагатай байна. За энэ маршрутраа явал отголох цэг, за амрах газар бас төдийлөн байхгүй байна. Хэтэрхий урт хугацаанд тойрч аялж ийн гэдэг ийм чиглэлийн асуудлуудыг бол ярьсан байна. За мэдээж сая хэлдэг тэр асуудлууд маршрут за энэ тодорхой байгалийн бүсүүд рүү чиглэсэн энэ маршрут тодорхой газар зүүн тийм зураглал эднэр бол байхгүй байна одоо бол ер нь бол маш бага гарсан байт юм байна. Тэгэхээр бол намайг ажил авсан даруйд энэ компани тур оператор одоо энэ залуучууд зураглалт залуучуудаас ер нь бол тодорхой газруудад ингэж аялал жуулчлалын бүс байгуулах за энэний зураглал контент хийх гэдэг юм саналууд гарч ирсэн л дээ. Тэгээ одоо өнөөдөр би яг өнөөдөр контент нь чухал уу? За энэ жуулчны бааз нь чухал уу? Байгаль төшгөлсөн энэ аялал жуулчлал нь чухал уу гэдэг өнөөдөр тодорхой аймгийн төсөвдөр 200 орчим сая төгрөг байна л да. Одоо бас том компаниудын хажууд юу яах юм бол бас бага л мөнгө л доо. Гэтэ энийг яг суур зарчмын хувьд өнөөдөр юу хийх вэ гэдгийг бид нар олж хараад за энэ лөө бас чиглүүлээд нэг зөв эхлэлүүдийн тавьчих гэж өнөөдөр ингэж харж энэ зөвлөгөөний үр дүн гарах болов уу гэж бодоод байгаа.